За ингээд бөмбөгөнд Наранбаатар болон Jordan Tolbert үсрээд тоглолтын эхний довтлогоог BCH Knights зохион байгуулах юм байна. Заслаавд явсан гаард нь гараанд гарч ирсэн байгаа. Tolbert задлаад өгсөн. Инх хамгаалан 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Нээлттэй оноо. Инх хамгаалан ч 10-аас 1 гэж шийдсэн. 3-аас. Хариуг нь барихаар шийдсэн Squat-ийн шийдэлт оновчтой. Гамаатар бөмбөгөө тасдуулсан. Буцаад Наранбаатар. Дамжуулт Wesley дээр Wesley энэ тоглолтын эхний 2 оноо багтаа авчирлаа. Мөнгөтэй. Ган Эрдэнэ шийдэлтэн амжилттай болсон. 3 оноо багтаа авчирлаа. 2 дараалсан өдрийн тоглолтод хэрхэн болох вэ гэдэг сонирхолтой шийдэлтэн амжилттай болсон Батзүргийн Сүхбат. 2 чуулын шийдэлтэй оновчтой болгосон. За гихтээ дасгалжуулагч түүнийг 2 3 4 үе Гаматрын нэг оноо авсан. Буцаад Wesley довтлоо амжилттай болсон. Wesley өнөөдөр ер нь 30 нэмэх оноо ирж ижил Наранбаатар задлаад өгсөн. Ватару Вигари 3 онооны довтлоо амжилттай болсон. Баярын Wesley дээр бөмбөг ирсэн. Баярын Wesley шийдэлтэн амжилттай болсон. Ингиж сул шийдэл тоглогч төвлөрийг суулгаад ган Эрдэнэг гаргаж ирсэн. Эрдэнэ цогт хариуг нь шийдсэн. Холон шийдэлт оновчтой. Бүрискор Монголын суугийн хувьд бол улирлын нээлтийн тоглолтод 1 өжил авсан. За тэгээд энэ сард буюу 12 сарын 4-нд их чуулын ялагдлаа амссан да. Ватару Зайнд то ган Эрдэнэг Ватару дундаас Ватаругийн шийдэлт оновчтой болсон. За ер нь Япон жуулагчд довтлооны эрх мэдлийг бол хангалттай өгсөн байна Ватарууд. Аваашуу шийдсэн шийдэлтэн оновчтой боллоо. 3 оноо. За насан жаргалын хувьд бол илүү одоо юу гэдгийг бөмбөгийг хөдөлгөх, найруулах тал дээр за Ватару Вигаригийн хувьд яг энэ дундын шийдэлтүүд нэмээд болов гэж бодож байна. Задлаад өгсөн Цэлмэг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Наранбаатарын дамжуултыг Цэлмэг үзэж байна. Мөхтөр за доор бөмбөг дуусан ч гэсэн өгсөнгөө. Гард нь хамгаалагч аргалаад шийдэлтэн амжилттай боллоо. Энэ залуугийн гараад ирсэн. Хурдан довтлоонд Дэвин Warren дээрээс нь төгсөх боломжтой энэ удаа дарах юм байна. 2 хамгаалагч ирсэн. Голоор нь гой гараад ирсэн дээ. Wesley Warren эсрэг хөл алдуулсан солгоод баруун төгсгөл оновчтой 26-оор машиггүй байлаас татсан мөнгө амжилттай болсон. Баяр Wesley нэг эсрэг хоёулаа гарч ирсэн араараа өгсөн Цэлмэг гүзээсэн. Баярын Wesley болон Цэлмэг чинь бэлгүүд. Довтлоо сайн оновчгүй нэмээд Баярын Wesley 2 наав шатсан буцаад за Tolbert өгсөн. Яг зөрөөд түрүүн Tolbert Warren мөнгө тоглосон. Хэдийн оноо авах баг байсан гэсэн. Залаад өгсөн Сүхбат 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Батзүргийн Сүхбат зээлж шийдэж мэдээр нь тасдууллаа. Баярын Wesley зүүн довтлоо оновчтой болсон. Амархан байна. 2 завсарлага бүтэн байгаа. За энэ BCH Knights нэг завсарлага ирэх ашигласан. Эрдэнэ цогтын дундын шийдэл оновчтой. Ирсэн дамжуулалтанд таслагдсан. Чин утаг бөмбөгийг урагшлуулсан. Дэвин Warren шийдэлтэн амжилттай болсон. 3 оноог багтаа авчирлаа. Баяр Wesley зүүн дээрэд явсан баруун төгсгөл амжилттай боллоо. Наранбаатар хичээл зүтгэл. Насан жаргалуудын довтлогоонд дамжуултыг арай эрт өгчүүдээ Slam Dunk амжилттай болсон. Гаржсэн хамтаар Эрдэнэ цогт 2 хамгаалагчийн эсрэг сугар очир татгуулсан. Довтлоо эхлүүлсэн Баяр Wesley зай гарах юм шийдэнд ороод явсан зүүн оролт. Бөмбөг алдсан эргээд Эрдэнэ цогт Дэвин Warren татгуулж чадсан. Мэдээж дараалсан хүн тоглолт хийж байгаа учраас ядарсан байгаа баха. Довтлоо онооч бас нэмээд гайхалтай. Дэвин Warren холон шийдэлт оновчтой. Хамаалтын самрыг Warren аваад урагшаас аваад өгсөн Jordan Tolbert довтлоо амжилттай болсон. Яг тоглолтуудаас харахад бол 1 минут хүрэх хугацаанд ч ороод иржсэн тохиолдол байгаа. Wesley довтлогоо оновчтой Jordan Tolbert-ийн алдаа. Tolbert Эрдэнэ цогт зүүн дээрээ Dios үндэ хамгаалагч эсрэг дамжуулсан довтлоо амжилттай болсон. Сур очроо наачаа. Төгөлдөр сур очрын эсрэг Цэлмэгт зай гаргаад өгсөн Цэлмгийн дундын шийдэлт оновчтой. Талбайд хурд хийхтэй бол энэ залуу үнэхээр гайхалтай байгаа. Сүхбатын холын шийдэл дамжуулаад өгсөн. Баярын Wesley зүрж ороо дундын зам довтлоо оновчгүй. 2 тонжиг үүсгэсэн хамгаалт амжилттай боллоо. Доор Galloway довтлоо амжилттай болгосон. Энэ залуу Эрдэнэ цогтын хөл дээр нь ажиллаад байгаа Цэлмэг холын шийдэлт оновчтой болж
10 онооны босхийг алхаж байна. Ингээд скваттер бөмбөгөрсөн. Төгөлдөр Warren-ы хөдөлгөөний эсрэг талд залаад явцсан. Довтлогоо оновчтой ингээд Visage Knights их хүнд дөрөвдүгээрийг үүдэх гээд байна. Гайрны дамжуулалт яа. Jordan Tolbert. Tolbert-аас ч одоо тэгээд насан жаргал дамжуултыг өгсөн Galloway довтлогоо амжилттай болсон. За энэ залуу бол гард намаалж харгалсан доошоо өгсөн гаматар задлсан Эрдэнэ цогт 3 онооны шийдэлтэнд амжилттай боллоо. Wesley цагаан эрдэнэ хүл алдаад унах төгсөн шүү. Сэлмэг өнөөдөр 2 удаа хоолын шийдэлтийг оновчтой болгох хожигчийн хүсэлтэд өндөр фокустай гарч ирсэн байна. Талбай дээр Jordan Tolbert Galloway хүчтэй хамгаалт хийлгүүний 2 оноог нь өгж байгаа юм байна. Заслан авсан Warren дамжуулт нь гардан дээр ирсэн гард нь 3 онооны шийдэлтэнд амжилттай боллоо. Warren-ы довтлогоон дээр алдаа гарчээ. Devin Warren тургуулсан. Гайрны дамжуулт их хамглан хоолын шийдэлт оновчтой болсон. 72 Wesley тоглоод явсан да. Эвгүйд дорсон сайн хамгаалт болсон. Гэхдээ Баяр Wesley-ийн довтлогоо. Галыг 947-оос хойш гаргаж ирсэн байна. Баяр Wesley довтлогоон дээр нь алдаа гарсан. Нэмэлт нэг шийдэлтийг хийхэр боллоо. Санаа автаа тэргүүлжтэй. Бид хүн Аруулжи Ватар 2 алхамтыгээ задлаад өгсөн. Зөрөөд орсон дундын зайн довтлогоо амжилттай болсон. Цэлмэг хамгаалтанд удаан бутсан хэлбэр ажиглагдаад байна шүү дээ. Wesley юу ичвэ? Сүхбатын цлан дээр. Гайрд сайн хамгаалаад байгаа энэ удаад жижигхэн сэмги дээр нь Ватарыг мэдэж аль болох одоо тоглолтыг удаашруулах арга хэмжээг аавна гэсэн бөмбөгөө таслуулчлаа. Devin Warren-ы 2 оноо. Хоёрт хамгаалж ойрт үйдэнд дамжуулсан Ватаруу зөрөөд орсон Ватаруу Вигари довтлогоо оновчгүй нэмсэн довтлогоо оновчтой болсон. Squat 2 гард мөнгөтэй. Гардны дамжуулчин хот дээр ирсэн. Чин хотод 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Чин үзэгчтэй ингээд Brusco Mongolians баг хүснэгтийг тэргүүлэгч Visage Knights-ыг булгаа авснаар өөрсдөө удирлын 3 дахь хожлоо авч байна. Харин нөгөө талд Visage Knights удирлын 3 дахь ялагдлаа.